Юу яцгаана? Төв аймагт маань 50 мөртэй их нэрэн клиник өвд хаалганыг цаан чин гинэд нөхөр харагдаад нэг л алхарсан хөдлөх гээд огч нь яа дээ нэрээ. Орж үзээд юу хүүхдтэй болох төлөвлөгөө шууд ламарчмаар санагдах нь гээр тухтай имлэг болсон билээ ч. За тэгээ манай сундаас ирдэг ээжүүд орон нутгата 5 тухыг тултал мэтрээд имлэгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болсон бэлээ. Төв аймгийн нэгдсэн имлэгийн дарга ихтэй байхасаа тодруулсан чинь өмнө нь нэгчүүд төрөх үедээ шатаар гарах хаалгаанд орсны дараа зөөвөрлөх гэх мэт хүндрэлтэй асуудлууд үүсдэг байсныг нь цахилгаан шатаар шийдээд өгчихсөн. Мөн нэрэн тустай кабинет байгуулсан түнчлэн хүндрэлтэй тээж буй төрөх хугацаа ойрц ээжүүдийг бэлэн байлгах зорилгоор ихэн амрах өрөө аамнарын амрах өрөө гаргасан гэж байгаа юм заяа. Энэ нь бүр лаг хөөрхөн за дотроо яг гэрте байгаа юм шиг тухтай галтайгаа угаалгын машин зурагт хоолны ширээ дүүш нойлын өрөөд гих зэрэг дотроо лаг цогцоор нь шигдчихсэн. Аамдар нь хүртэл тухтай гих чин гэргийг амарчхыг хүлэн ингээд тустай өрөөнд байж болно гэж байгаа. Шинэ нэмлийн хувьд уман хүзүүний хор тавдрыг илрүүлэх хиймэл оюун ухааны аппарат, дөрүүдийн ургийн гажиг онцлог эхо аппарат, шавлгын аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон байлээ. Ингэснээр тоног төхөөрөмжийн хангамж 89% байна гэсэн мэдээллийг өгсөн. Улс орон нутгийн төсвийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр болсон энэ нэмлэгийн бүх хаалган төмөр юм билээ. Үүнийг нь гүйцэтгэгч компани нь өөрсдөө модон байсныг нь солиод чанартай болгож хийсэн байлээ. Сэтгэлтэй заяа. За тэгээд шинэ газарт маань тулгамдж буй зарим зүйлс их байгаа байлээ. Төрхийн орноос эхлүүлээд дутууг нь гүйцэхээр Төв аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хандвийн аян зарласан байлээ. Та бүхэн энэ нэгтгэхийг хүсвэл энэ данс руу эдгээр хүмүүстэй холбогдорой. За шинэ хэмлэгтэй бяцхан үрээ үлгийг даваад ад жаргалаа бүтээгээд ээжтэй ээжүүд минь.